За нөгөө зариг гэн нэгэн сайт гэдэг. Тэгээ Монголын хамгийн сүүлчийн амьд сайт одоо баг одоо ингээд шоронд орж байгаа юм уу яаж мэдэхгүй байж. Тэгээ энийг сонин гэж барьж хорлоо оргон зайлгч магадгүй ч гэж байна шүү дээ. Ингээд ийм сонин. Тэгээ нэг ийм хэлбэлүүдийн ийм одоо ийм зүйлийг бол одоо тий нээлттэй ийм хилцүүлж ямар. Тэгэхгүй ард иргэд чинь хууль хүчнийхэнтэй хуйлдаа төрдөө итгэл нь алдрах гад байна. Ер нь алдраад байна. Тэ. Энэ одоо жохом үннийг ярьдаг гэдэг юм уу те одоо мэдэхгүй гэж байна. Үнэн хотлын ч бас мэдэхгүй. Янз янзын юм нэвтрүүлэл байдаг те. Энэ сайтууд. Тэгээ эдгээр дээр одоо сэтгүүлчдэр яагаад юм одоо асуудал үүсгээд идэх мэдэхгүй гэдэг шүү дээ. Уул нь бол янз янзын улс төр ч юм уу янз янзын юм ярьж байгаа хүмүүсийн яриаг одоо олон нийт хүргэдэг юм одоо субъект ч дээ. Одоо сайт хэвлэлийн мэдээллийн байгууллага бол тэгээ өөрсдөө санаанаасаа зохиодог тийм зүйл бол байхгүй гэдэг байна шүү дээ. Тэдэнд тийм эрх мэдэлж байхгүй. Тэгээ ийм зүйл дээр гэдэг. Яагаад ярьсан хүмүүсийн ч гэдэг юм уу тэр одоо хулгай хийж байгаа хүмүүсийн арга хэмжээ авахгүй мөртлөө энэ нэвтрүүлсэн хүмүүстээр арга хэмжээ аваад байдгийн бэ гэдэг ийм зүйл бас босч ирж байгаа. Тэгээ өөрөөр хэлэх юм бол тэр нэг өрөөндөө шээж байгаад байсан нөхрөө шүү дээ тий. Тэр нөхрийг одоо сурвалжсанаас болоод одоо асуудал үүссэн гэж би харж байгаа тий. Ямар актер их тарахтай. Гэхдээ бас мэдээж бас тийм байх нь ч зөв ч юм уу мэдэхгүй зүгээр. Гэхдээ ингэж харж байна та. Тэгэхээр хууль бол өөрөө хөл гартай биш тийм ээ. Нэг ийм зүйл учраас ямар нэгэн байдлаар амьгүй гэдэг юм да. Ийм зүйл учраас өөрийгөө хамгаалагч гэдэг юм уу? Өөрөө хуулиа сахиулагч гэдэг юм уу? Ямар ч боломжгүй тийм. Хууль сахиулж байгаа хүмүүс нь хуулийн дээр гарцсан байгаа учраас хуулийг сахиулж байна гэж үзээд байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хууль сахиулагч нарын одоо сурвалжилж байгаа энэ явдал бол өөрөөр хэлэх юм бол хуулинд халдлаа гэж үзээд байгаа шиг байгаа. Тийм. Гэхдээ мэдэхгүй гэдэг байна шүү дээ. Зүгээр ил тод байдлаар гэх. Одоо тэгээд энэ дээр нөгөө арчилсан гэдэг ийм нэр хаягтай арчилсан намын нөхдүүд энэ дээр дуурах ёстой байхаа гэж одоо бодож байгаа. Арчлал гэдэг бол тэгш байдал тийм ээ. Одоо үндсэн хууль заасан арчилслын үзэл санааг тунхалж дөрөвдөх засаглал гэдэг ч юм уу тийм. Энэ чиглэлээр гэдэг байна шүү дээ. За бүрийг одоо ингээд нэг үнийг яллаад гэдэг юм уу тийм. Шороо оронд хийдэг юм уу яадаг ингэ мэдэхгүй гэж. Гэхдээ ингээд одоо асуудлыг шийдээд ингээ унах юм бол одоо энэ 3 сая хүмүүс маань хэвлэл мэдээллийн ямар ч субъектгүй боллоо гэсэн үг. Инхээр иргэн бүр одоо юу яад вэ? Лайв хийгээд бүгдээрээ л энтэнд юу болж байгаа лайв хийгээд одоо тэгээд мэдээлэлээ тий энд нь шуургатай байна энэ одоо бороотой байна ч гэдэг юм уу ингээд мэдээлэл аваад явж явах нь бас зүг бахаа гэж одоо бодож байгаа. Тэгээ энэ тэгээд их сонин галзуу хүний юм шиг тийм ээ өдрийн тэмдэглэл гэх нь хаашаа тийм ээ их сонин гэдэг байна тийм гихсэн мөртлөө хохирогчтой байгаад байгаа энэ явдал бол өөрөөр хэлэх юм бол нөгөө авторитар одоо дэглэмтэй улс болсны одоо баг нотлогоо боллоо. Тэгээ одоо ингээд засаглалын тогтолцоо гэдэг эрх баригчид маань бас энэ зүйлээ бас харах нь зүг бахаа. Тэгээ би одоо заадаг хүн биш зааварладаг хүн биш гэхдээ иргэн хүний байдлаар үндсэн хууль заасан үзэл санаа энэ итгэл үнэмшил гэдэг чинь одоо үндсэндээ ялгаа болчлоо гэж одоо би хэлэх гээд байна.